DIY хичээл тавтай марилцгаа. За тэгэхээр би DIY хичээлийг хийгээгүй аягүй удсан байна. Тэгээ энэ удаа эргэж ирэхдээ маш гоё сонирхолтой Монгол үндэсний даашин зэг хэрхэн амархан хийх талаар заах гэж байна. Гэхдээ учиргүй юм хуучин шиг үндэсний юм маягтай биш, аль болох орчин үеийн трендэд нийцсэн тийм даашин зэг заах гэж хичээнэ. За тэгээд энэ жил нэг тийм саглагар юм унтсан газар шүргсэн нэг юм урт нарийн юм унжаа явж байгаа нэг тийм даашин зод модонд ороод байгаа шүү дээ. Тэгээ би тэрийг гол Монгол үндэсний цагтаагаар заахыг хүссэн. Тэгээ ерөнхийдөө зургийг би бас яг энд ингээ байршуулчих. Тэгээ та хараад яг юуны талаар яриад байгааг мань ойлгож байгаа гэж бодож байна. Би тэрийг бас за тэгээд энэ reel маань айгүй хөрхөн Азтантай байгаа. За Азтан маань юу гэхээр Монгол дээлний сургалтанд үнгүй амрагдах эрхтэй болно. Тэгэхээр ерөнхийдөө болцсон зүгээр сэтгэлдүүлдэг. Заавалжгүй шеэр хийх нэ дээр ямар ч шаардлага байхгүй. За тэгээд Азтай 10 бүсгүйг бол шалгаруулнаа. За хэрвээ мэдээж хэрэг сэтгэл бичээд ч гэсэн Азтан болж чадаагүй бүсгүүчүүд маань ах юм бол бас гой боломж нь сургалтандаа хямдралтайгаар бүртгүүлэх боломж байгаа. Монгол дээлний сургалтанд 39,000 төгрөгөөр бүртгүүлэх боломжтой. Тэгээ Монгол дээлний сургалтын дээр юу үзэх талаар болон ямар давуу талтай гэдгийг бүгдийг би дээр мэдээлэл болгоод эсвэл доор ч юм оруулчих. Тэгээд та хэд маань гоё тайлбар хэсгээс олж уншаарай. Ямар ч байсан миний баттай амлаж чадах зүйл нь та гэр бүлийнхнийгаа бүгдийг хуцлах хэмжээний чадвар суралцсанаа үндэсний хувцаар нь гоё боломжтой болж байгаа гэсэн. За тэгээд хэдүүлээ одоо DIY vlog рeel эхэлцгээе. За тэгээ мэдээж хэрэг хичээлээ үзэхийн тулд бид нар гар дор ашиглах материалууд хэрэг болно шүү дээ. За тэнгүүд материалын хувьд болохоор би 2 материал бэлдсэн. За тэнгүүд яг гол үндсэн материал маань өөрөө энэ даашинзанд яг зориулсан гол үндсэн материал маань нэг юм зөөлөн шилэн трикот шиг материал байдаг да, нэг юм сундаг. Тэгээ ингээ харахаар яг торч юм шиг. За энэ материалыг хэдүүлээ голчлаа ашиглана. Гэхдээ энэ материалыг яг ингээ өөрийг нь ашиглах гэхээр маш их эрэлтдэг материал учраас би дотрийн материалыг сонгож авсан байгаа. Гол нь дотрийн материалын дээрээ би ишдүүд сонгож авсан. Яагаад гэхээр энэ хоёр материалын маань суналтын харьцаа нь ерөнхийдөө адилхан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүйгээр гадна талаа сундаг материал авчаад дотроо илүү бага сундаг ч юм уу илүү их сундаг материал авчих юм бол танд хийхэд чинь жоохон төвөгтэй байх гэж бодож байна. Анхан шатны мэдгэдэгтэй хүмүүсийн хувьд эсвэл анх удаа хийж байгаа хүний хувьд тийм. За харин архгуудын маань хувьд бол яг өөрсдөө мэдээд хүссэн материалаа сонгочих болно. Тэгээ материалын хувьд бол би гаднах энэ торноосоо надад 3 м материал хэрэг болсон. За энд 3 метрийг ашиглана. Харин энэ дотор материалаас болохоор ердөө 1 м байхад хангалттай. За тэгээд за үндсэн материал маань юм. Тэгэнгүүтээ туслах материалууд дээр надад эрзээ орж иж байгаа. За эрзээний хувьд болохоор би таадаг 2 эрзээнийг санал болгож байна. За нэг нь болохоор ийм нөгөө левчгийн шилэн үр гэдэг шүү дээ, тийм. Тэрэн шиг олдох юм бол энийг хэрэглүүл их зүгээр илүү гоё бие сууж өгөөд эрзээний таталтын хувьд ч гэсэн илүү чанартай байдаг байхгүй. За хэрвээ үнэхээр олдохгүй байх юм бол ийм нарийнхан даун эрзээ олж болно. Гэхдээ энэ нь илүү зөв сонголт гэж хэлэх зүг баг. Хэрвээ үнэхээр олдохгүй байгаа тохиолдолд энийг сонгож болно шүү. Дараагийн туслах материал маань болохоор ийм цахилгаан. Цахилгааны хувьд болохоор би өнгө дагуу ил цахилгаан гэж хэлдэг. Тэр гаднаа харагдчихийдэг цахилгааныг сонгосон байгаа. Одоо карма хийхэд ч юм уу бүх зүйл ингээ ашиглагддаг шүү дээ. Харин даалт цахилгаан буюу даашинзан дээр хийгддэг цахилгааныг бол би анхан шатныхандаа бол зөвлөмөөргүй байна. Хамгийн гол нь нөгөө очоод доороо ирэнгүүтээ ингээд салцдаг шүү дээ, тийм байж болохгүй шүү. Одоо гадуур хувцсны цахилгаан биш, бид нарт хамгийн гол нь ингээд төгсгөлдөө бүхэлгөөтэй цахилгаан хэрэгтэй гэсэн үг шүү. За даашин хийх гэдэг учраас. За ингээд ерөнхий бидний туслах материал маань болчихж байгаа. Бас мэдээж хэрэг хичээлийн явцад бид нарт хайч маань хэрэг болно, үүлийн хайч. За тэгээд өнгө дагуу утас хэрэг болно, метр хэрэг болно, бас шохой савн хэрэг болно. За тэгээд ерөнхийдөө болоо. За оюутлын машины хувьд болохоор энэ даашинз ер нь хэрэгсний машинтай хүнд бол маш давуу талтай. Гэхдээ хэрвээ танд хэрэгсний машин байхгүй байх юм бол хайчлалтаа л маш гоё цэвэрхэн хийх хэрэгтэй. За одоо нөгөө хормоны саргаруудыг хийх үедээ энэ шиг юм нэг сараасан юмнууд орж ирэх байхгүй юу? Тэрэн дээр хайчлалтаа маш гоё зэгцтэй хийх хэрэгтэй. Хэрвээ тэгэх юм бол яг оюутл хийхгүйгээр аргалчиж болно. За явц тундаа та юу хэлээд байгааг маань бас ойлгоно гэж итгэж байна. За тэгээ одоо хэдүүлээ ямар ч байсан шулуун оюутлын машинтай хүмүүс маань шууд шулуун оюутлынхаа машиныг хэрэглээд хэрэгсний машинтай хүмүүс ах юм бол бас хэрэгсний машин ашиглаад гих мэтчлэнгээр ерөнхийдөө оюутлаа хэдүүлээ баяжуулаад явчихна гэсэн. За тэгээ хичээлээ яаж эсгэх хэрхэн биенээс хэмжээ авах вэ? Бүгдээр эзгэх. За хэмжээ авахд бол хэдүүлээ биений дээрээс эхлэх гоё хөөгөө явчих тий. За хамгийн түрүүлээд бид нарт мөрний хэмжээ хэрэг болно. За мөрнийхөө хэмжээг авчихна. Цээжний тойрог авчихна. За цээжний тойрог буюу цээжнийхаа хамгийн үргийн хэсгийг гэж үзье л да. Бэлхүүснийхаа тойргийг аавна. За бэлхүүсний тойрог гэдэг маань биеийн хамгийн нарийнхан бэлхүүснийхаа хамгийн одоо хотоож ирж байгаа хэсгийг авчих. За өгзөгний тойргийн хувьд болохоор биеийн хамгийн одоо үргийн хэсгийг авч байгаа гэсэн үг байхгүй. Хоёр энгэрийн хоорондох хэмжээг аавна. За энэ хэмжээг авахд ерөөсөө нөгөө бидний энд дэдэг сугны мах байдаг шүү дээ тий. За ингээ харахад андшгүй дээ. За тэр сугны махнаас нэг талаас нь эхлээд нөгөө тал руу тулгаад за энэ чинь авчин гэсэн үг. Тэгээд тавт нь болохоор мөрнөөс хөхний оройн цэг хүртэл
нэг хэмжээ авлаа. За тэгвэл 6-д нь болохоор дахиад мөрнөөсөө яг энэ сугны одоо энэ сугны доод хэсэг гээл да тий. Тэрнээс харалтаа бүхний оройг дайруулан явуулаад яг энэ хоёрын харалтаа буюу энэ хоорондох зайг авчиж байгаа гэсэн үг. За тэгэхээр эндээс энэ хүртэл гэсэн үг байна тий сугны харалтаа. За ингээд 6 дахь хэмжээг авчиж байгаа. За тэгээд 7 дахь хэмжээ нь болохоор за энэ сугны доод талаас яг бэлхүүснийхаа нарийнхан хэсэг хүртэл гэсэн үг шүү дээ тий. За энэ хотол хүртэл ингээ хэмжээг авлаа. За үүний дараа энэ бэлхүүснийхаа хотолтоос ташааны өндөрлөг хүртэл нэг цэг авлаа. За тэгээд хамгийн сүүлчийн маань авах хэмжээ нь болохоор яг энэ цэгээс дахиад сугнаасаа доошоо яг палажныхаа одоо ерөнхийдөө уртыг нь хэмжиж авна гэсэн үг. Гэхдээ анханасаа тооцоолохдоо палажныхаа доор бас саргар нэмэгдэн гэдгээ тооцож өгнө шүү. Сугнаасаа доошоо би өөрөө ерөнхий нэг палажныхаа уртыг тэмдэглэж авлаа. За ерөнхий үгзийг маань дараад хөдлөхөд маань дээшээ хөөрнө гэж тооцсон гэсэн тийм ээ. За ингээд тооцохоор ерөнхийдөө надад 60 гэсэн тоо гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгоны хэмжээ өөр гарч ирнэ баг. За одоо хэдүүлээ авсан хэмжээнүүдийг хэрхэн материал дээрээ буулгаад үндсэн эсвүрээ бий болгох талаар үздэг. За материал дээр эсвүрээ гаргаж өгөхөөс өмнө хамгийн гол нь байрлуулалт их чухал байдаг. Нэгдүгээр гэх юм бол материалаа энэ метрлж өгдөг тал байдаг шүү дээ тий. Одоо ийшээ нэг 1 м 2 м гэдээ метрлж байгаа шүү дээ. Энэ талаа босоо чиглэл болгож байршуулж өгнө. За хоёрдугаар гэх юм бол би материалаа яг ингээд голоор нь нуглаад авчирсан байна. Энэ хоёроо нийлүүлээд за тэгэхээр голоор нь ингэж нуглаад өгсөн гэсэн үг байна шүү дээ тий. Ивхэд өгсөн байна. За энийхэн дагуу ивхэж өгснөө ингэж байрлуулсан байгаа. За одоо хэдүүлээ энийг харъя. Яг ямар учиртай юм хийгээд байгаагаа. За тэгэнгүүт би энийг хоёр давхарлаад нугалж өгсөн шиг яг голын энэ үндсэн одоо доторлогооны материалаа бас яг адилхан хоёр нуглаад өгсөн байгаа. За тэгээд дээрээс нь нэгсэндээ 4 давхарлаад байршуулсан байна гэсэн үг. За тэгээд энэ 4 давхарлаж байршуулснаа дахин нэг нугалж байршуулж өгнө. За тэгэнгүүт ингэж давхарлаж байршуулж нугалж өгөхдөө гол нугалгааны маань урт нь миний өгзөгний тойргийг 4 хуваасны 1 гэсэн хэмжээгээр би нуглаад өгч байна. Миний өгзөгний тойрог 100 см байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол би 100-аар 4-т хуваагаад 25 гарна штэ. Гарч байгаа 25 гэсэн тоогоор нь энэ нугалж байгаа хэмжээгээ бэлдэж яг нугалж өгөх нь. За тэгээ гол нь энэ тал маань битүү байх хэвээр. За тэгээ хэдүүлээ энийг нугалж байршуулаад маш гоёор эсвүрээ зурж өгнө. Хэдүүлээ одоо хамгийн эхлээд ерөнхий нэг цэгийг олж аавна. За тэр маань яг энэ дээдлийнхаа материалынхаа үндсэн гол одоо эхлэл хэсгээс гэсэн үг шүү дээ тий. Доошоо мөрнөөс хөхний орой хүртэл авч исэн цэг байсан шүү дээ тий. Мөрнөөс хөхний орой хүртэл. За энэ цэгээ буулгаад өгчин. За тэгээ энэ цэг маань бол хаашаач бүр дээрээс хааж эндэн ч өгсөн болж эндэн ч өгчихсэн болсон хамаагүй зэ. За тэгээ дараа нь энэ олж авсан цэгээсээ хажуу тишээгээ за энэ хөндлөн шугам татаж өгнө. За энэ татаж өгөх шугам маань цээжний тойргийг 4-т хуваасан хэмжээ маань. За цээжний тойргийг 4-т хуваагаад гарсан хэмжээгээ за энэ дээрээ буулгаж өгнө гэсэн үг байна. За тэгээд шулуун татаад өгч. За тэгэнгүүтээ одоо хэдүүлээ энэ олж ирсэн цэг байна шүү дээ. Энэ цэгээсээ дээшээ за энэ ингэж шулуун дээш нь татаж өгөөд за ингээд татаад өглөө. Татаж өгснийхөө дээд оройн цэгээс нь доошоо нөгөө мөрнөөс яг энэ сугны харалтаа бид нар энд нэг цэг авсан да. За энэ цэгнийхаа тэмдэглэлийг тавьчихсан. За минийх жишээлбэл 21 гарсан. За тэгэхээр би энэ дээрээс материалын хамгийн дээд талаас нь гэсэн үг шүү дээ тий. 21 гэдэг хэмжээг авлаа. За ингээд нэг цэглэгээ татаад авчи. За одоо энэ татаж авсан цэгээсээ энэ цэгээс шүү. Энэ цэгээс доошоо за нөгөө сугнаас бэлхүүсний харалтаа авсан цэгээ буулгаж өгнө. За гээд нэг цэг. За ингээд олсон цэгийнхаа харалтаа нь одоо хэдүүлээ бэлхүүсний тойргийн хэмжээг аваад 4-т хуваасан тэмдэглэлийг тавьж өгнө. За тэгэнгүүт миний бэлхүүсний тойрог бол энд байна. За тэгэхээр яг энд хэдий ингэж нөгөө доошоо шулуун орж ирж байгаа ч гэсэн яг энэ хажуу талаасаа энэний харалтаа бэлхүүснийхаа уртыг авчираад тавьж өгж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэнгүүт мэдээж хэрэг энэ авсан цэгээс чинь жоохон дотгошооч гарч магадгүй, илүүч гарч магадгүй шүү. Хүн хүний биеийн хэмжээ янз бүр байна гэсэн үг. За одоо энэ авсан цэгээсээ доошоо хэдүүлээ бэлхүүснээс ташаа хүртэл авсан хэмжээгээ
тавиад өгнө. За би энэ камерны энэ булангаас нэг харагдах төдий юм заагаад байгаа шүү. Ойлгож байгаа гэж найдаж байна. За тэгээд энд нэг цэг авлаа. За энэ авсан цэгийг за дахиад жоохон камерад орчлуулж өгөх юм байна. За тэгэхээр камерад орчлуулахаар энд нэг цэг авагдсан байгааз. За тэнгууд энэ цэгийг би хажуу тийш нь харалдаа буюу одоо яг энэ нөгөө материал маань угаасаа өргөн нь бидний өгзөгний тойргийг дөрөвт хуваасны хэмжээгээр хийгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тойргийг тэр чигтэн зураад өгчин гэсэн үг байна. За. Дайруулаад ерөөсөө ингээд дуустал нь татаад өгчин гэсэн үг. За ингээд нэг үндсэн шугамуд бий болгоод авсан биз. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр энэ олж авсан цэгүүдийг шугамны одоо төгсгөл ирж байгаа цэгүүдийг гэсэн үг шүү дээ, тий? Хооронд нь ингээ холбоод өгчин. За ингэж холбож өгсөн маань одоо миний биений галбар бий болж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэхдээ ингэж гаргаж өгөхдөө хэдүүлээ яах вэ гэтэгэнгүүт энэ шууд шулуун татаж өгсөн үү? Бас баг зэрэг ингээд тоглоод нэг жоохон юм галбар үүсгэхгүй болвол хүний бие чинь бас ингээд жоохон дугууралттай штэ тий? За тэр дугууралтыг хэдүүлээ ингээд жоохон засаад янзлаад өгнө гэсэн үг. Хэрвээ болвол яг ийм зориултын шугамуудыг ашиглаад хийх юм бол бүр илүү гоё хүний биений галбарын хэмжээ ингэж тодорч гарч өгдөг байхгүй юу? За тэгэхээр та хэд маань өөрсдөө гэрд орох нөхцөл байдлаа л ялгаар яг ингэж хитрхи шох үзүүртэй л болгож болохгүй гэдэг байгаа шүү. Яг энэ шиг юм шох байх юм бол ойхот ч ойсны дараач харагдахтаа жоохон онцгүй харагддаг байхгүй юу? Тийм болохоор энэ хэсгийг ингээ үйл ялэг мэдэгдэхүүцээр дугууруулж өгөөд за ингээд ерөнхийдөө нэг юм гоё дугууралт бий болгоно л гэдэг байгаа. За одоо энэ биений галбарын хэсэг ингээд дуусч байна. За тэгвэл буцаад дээд хэсэг рүүгээ хурж ирнэ. За энэ дээд хэсэг дээр хурж ирэхдээ бид нар яах вэ гэхээр нөгөө ингирийн үргэнгээ хоёр махны хооронд авсан хэмжээ байгаа шүү дээ. За тэр хэмжээгээ хэдүүлээ хоёр хуваагаад за энэ талаасаа битүү талаасаа гол руугаа зураад өгч байна. За нэг цэг олдсон байна шүү дээ, тий? За тэнгуүтээ тэр цэгийг дээш нь босоо зураад өгч байна. Шууд ингээд шулуун босоо гэсэн үг байна шүү дээ. За одоо хэдүүлээ эндээсээ буцаад энэ орой хэсэг рүү хурж ирнэ. За энэ хэсэг дээрээ цээжнийхаа тойргийг 12 хуваагаад энэ чинь нэг цэг болж тавина. За тэр маань болохоор одоо миний цээжний тойрог жишээлбэл 95-ыг 12 хуваахаар 8 гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ чинь нэг цэг авлаа. За авсан цэгээсээ за энэ чинь цэг болоод авсан тийм үү? За тэгээд энэ за тэгээд энэ олж авсан цэгээсээ цэгээ тэмдэглэж авчаад дараа чинь энэ босоо ингирийн өргөнөөс гаргаж авсан энэ босоо шугам байгаа шүү дээ, тийм нөгөө хоёр махны шугам шүү дээ, тийм. За тэгээд энэ шугамныхаа орой хэсгээс нь 5 см-аар доошоо буулгах чинь. За ингээд 5 см-аар буулгаж өгсөн энэ цэгийг дайруулаад за оройгоос 5 см. Энэ цэгийг дайруулаад мөрний хэмжээгээ буулгаад өгнө. За тэгэхээр миний мөр болохоор 13 байдаг гэсэн тийм. За тэгэхээр би энэ 13 гэдэг хэмжээг энэ дээр тааруулж өглөө. За ингээд татаад өглөө. За одоо үүнээсээ доошоо энэ сугын цэгийг энэ одоо бид нар энэ тэмдэглэж авсан нэг цэг байгаа шүү дээ, тий? За энэ цэгийг л ерөөсөө ингээд холбоод өгч. За таад маань ерөнхий хэлээд байгаа санааг маань ойлгосон гэж бодож байна. Тэгэхээр би одоохондоо цахан дээр юу ч хийгээгүй байна, тийм үү? За тэгэхээр би дөрвөн давхар материалыг одоо зэрэг хаажлах гэж байгаа шүү дээ. Нөгөө давхарлаа тавьсан байгаа. Та хэд маань энэ үйлдэлийг болохоор ерөнхийдөө дангаар нь хийж болно. Хамгийн гол нь энэ арын голын хэсэг маань задгаа биш, битүү нуглалтын битүүлэгтэй байх ёстой шүү. За одоо хэдүүлээ энийгээ хайчилж өгье. За тэгэхээр та хэд маань бас илүү болгоомжтой байх үүднээс гоё зүүдээ сайхан хөдөлгөөнгүй болгоод өгөхийг хичээгээрэй. За ийм нөгөө сундаг материалууд болохоор ялангуяа жоохон гулчгнаад байдаг талтай. Сундаггүй материалээс нь ч ер нь зүүгээ маш сайн тогтоож бохолгоогоо хийгээд сурах хэрэгтэй шүү. За. За одоо хэдүүлээ нэг хэмжээг хийхийг нь яг мартах чинь. За тэр нь болохоор за одоо хэдүүлээ энэ сугны ухлаацыг зурж өгчөөд энэ зурж өгсөн хэмжээнээсээ доошоо палаачныхаа уртын хэмжээг тэмдэглэж авна. За тэгэхээр тэр хэмжээг би яаж авч ирснийг санаж байгаа бол сугны доороос яг энэ палаачныхаа уртыг ирэх хэмжээгээ тэмдэглэж авч байгаа гэсэн шүү дээ, тий. За тэрнгүүд би болохоор яг ингэж ингэж байгаа ч тийм үү. За ингэж тэмдэглэж авах үедээ болохоор би ерөнхийдөө нэлийн жоохон уртаар тэмдэглэж авсан. Яагаад гэхээр би түрүү нөгөө нэг
нэг ирзээ харуулад байсан шүү дээ тий. Тэр ирзээний хувьд болохоор хэрэгэлсэн ч болон хэрэглэхгүй байсан ч болно гэж хэлээд байсан маань хэрвээ хэрэглэхгүй гэж байгаа хүмүүс маань ах юм бол яг палаажныхаа төгсгөл уртыг хийж болно. Харин хэрэглэнэ гэж бодож байгаа хүмүүс маань байх юм бол ерөнхийдөө палаажныхаа уртан дээрээ дахиад нэг 8 см-ийг нэмээд авчаарай. Одоо би жишээлбэл хажуу талдаа 60 см гарч ингээд гисэн шүү дээ. Тэнгүүд би 68 см-ийн уртыг буулгаж өгөх гээд байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд тэрүүгээрээ би юу хийх гээд байгаа юм бэ гэхээр нөгөө яг нэг юм буржицсан ингээд өмсөнгүүд нэг юм хөнөрцөн даашинзууд байдаг шүү дээ тий. За би зургийг энд оруулчих. Тийм даашинз хийх гээд байгаа байхгүй юу? Тэгэхгүй болохоор би яг одоогоор нөгөө төрснөөсөө хойш миний гидс маань эргээд хэвэндээ нэг сайн орж өгөхгүй жоох юм хичнээн турсан ч гэсэн ингээл гидс маань байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд яг тэр нэг юм. За тэгээд тэр ерөнхийдөө гидсийг нуух зориулалтаар жоох үрчгэр нэмж оруулах гэдэг. Тэгээ оёлын явцад таад манаас харнах сая зургийнаас харуулсан шүү дээ. За тэгээд яг тэрийг хийхин тулд яах вэ гэхээр одоо энэ сугны хэмжээнээс яг өөрийнх нь уртаар зүгээр ямар ч үрчгэргүй палаж хийх гэж байгаа хүмүүс маань энэ сугнаас доошоо авсан хажуу талын уртын хэмжээгээ тавиад өгөх бол за үрчгэртэй хийж байгаа хүмүүс маань тэр хэмжээнд дээрээ нэмэлт 8 см нэмээд өгчнө гэсэн үг. За тэгээд буцааж оёх үедээ би за энэ хэсгийг ерөнхийдөө энэ бэлхүүснээс доош хэсгээр баг зэргийн юм хонироо оруулж өгнө гэсэн үг байхгүй юу? За тэрийг яг талбандаа бас яаж хийхээ заана. За одоо хэдүүлээ ингэж авсан уртаа яг доогуур ингээд гоё бас зураад өгчин. За энэ камерт маань багтахгүй байгаа учраас би ингээд дээш түлхэд харуулчих. За энэ доор би шулуун шугам дээр зураад өгсөн байна. Харагдаж байна уу? За одоо энийгээ хэдүүлээ сайхан хөдөлгөөнгөө зүүдээд өгцнийгөө давхраар нь шууд хайчлаа явна. Яг за одоо энэ хаажсан хэдүүлээ дэлгэж харъя л да тий. Дэлгэж харах юм бол ерөнхийдөө нэг иймэрхүү ерөнхий нэг халлаач гэх юм уу майк гэх үү нэг юм хэм маяг гараад ирчихэж байгаа. За энийхээ нэг нь уртаал гэж салгаж аваад за нөгөөх нь артаал гэж салгаж аваад за ингээд нэг материалыг нь тий. За би одоо энийг артаал гэж бодчихъя. За харин энийг нь би уртаал гэж бодчихъя. За тэгэнгүүт мэдээж хэрэг уртаалынхаа одоо захыг за энэ захыг нь хайчилж өгнө. За тэгэхийн тулд хэдүүлээ бас адилхан буцаагаад голоор нь нугалж тавилаа. За илүү тэгшинтэй хайчлахын тулд ингэж голоор нь нугалж өгöd идэг шүү. За би энийгээ тэгээ бүр гоё дээрээс нь харуулъя. За одоо ингээд энэ шулуун өнцгөө хэдүүлээ хайчилж өгнө. За хайчилж өгөхийн тулд энэ дээрээс доошоо 2.5 см цэглээд за тэрийг ингээд дугуулад гоё хайчлаад өгч. За одоо хэдүүлээ уртлыг нисгэх гэж байна. За тэгэхээр бид нарын нөгөө артаалыг ингээд авчирсан байгаа штэ тий. За энэ маань артаал арай жоохон богино суулттайгаар хэсгсэн. Харин уртлыг хэсгэхдээ түрүүний энд өгсөн 8 гэсэн сантиметр байсан шүү дээ. Цээжний тойргийг 12-д хуваагаад гарсан хэмжээгээ өгж исэн. Яг тэрийг энэ ч адилханаар өгчнө. За тэгэхээр би 8 см-ийг л ерөнхийдөө энэ талд буулгаад өглөө. За одоо энийг хагас дугуй маягаар одоо нэг юм дугуйны л ерөөсөө дөрөвний нэгээр нь л дугуйлт хийж байгаа гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр энийг хэдүүлээ. Хайчлаад өгчнө. Бас адилхан тэгээд өглөө, эсгээд өглөө. Хэдүүлээ одоо холбож оёхдоо материалынхаа үндсэн өнгөө одоо гадна гаргах өнгөө гэсэн үг шүү дээ. За эхлээд ингэж байрлууллаа. За тэнгуүтээ дараа нь дахиад тор материалаа дээрээс нь давхарлаж тавилаа. Бас үндсэн өнгөө өөрлөгөө хавуулчихна гэсэн үг. За тэгээд дараа нь дахиад хоёр дахь тор материалыг дээрээс нь авчирч байршууллаа. За энэ удаа болохоор үндсэн өнгийг доош нь харуулад өгнө. За тэгэхээр би одоо холбох процесс явуулж штэ. Эргүүлээ харахад л зөв өнгөөрөө гарч ирнэ гэсэн үзэл баримталтаар хийгээд байгаа гэсэн үг шүү. За тэгээд нөгөө нэг эрт үзэн материалыг нь дахиад үндсэн өнгийг доош нь харууллаа. За тэгэхээр дотор өнгө маань над руу харж байгаа гэсэн үг. За ингээд дөрвөн давхрыг бүгднийг байрлуулж өгчөөд хэдүүлээ холбож ойно. За холбож ойхдоо мөрөө холбож дарлаа. Хоёр хажуугаар холбоод дарлаа. Энэ эрзэний ашиглаад яг хажуу талдаа хэр хониролдуулж өгөх ерөнхий баримж байгаа
гаргаад гэсэн үг. За би тэгэхээр бүр маш их буржилгамаар ах юм бол хүнрэлдүүлмаар байвал маш чанга татах нь байна. Багахан хүнрэлдүүлмээр байвал багахан татах нь байна гэх мэтчлэн. За тэгээд та хэд маань алин жишгэлж болно гэсэн байгаа тий. За энийгээ хэдүүлээ. Хажуу талд нь яг хүнрэлдүүлж өгмөр байгаа хэсэг дээрээ л хажуу талын энэ оёод илүү гарсан оёдлын зайн дээрээ татаад бариад оёод өгчнөө гэсэн үг байхгүй юу? За ерөнхийдөө энийг ингээд энэ за үзүүний ухлаац хэсэг. За тэгээд би энэ хоёр хажуу тал дээр нь бэлхүүснээс доошоо ерөнхийдөө энийг ингээд оёод өгсөн байна. За тэгэхээр та хэд маань яг яаж ойсныг ингээд харж байгаа бол хажуу талд нь зүгээр бариад ойцсон байгаа. За одоо ханцуу болон хормоогоо эсгэж авах гэж байна. Хормооны юм саргарыг гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр ханцуун дээр болохоор надаа 45-45-ийн харьцаатай юм тэгш үнцэх хэрэгтэй бол хормон дээр 60-60-ийн харьцаатай квадрат шүү нэрээ хэрэгтэй. За тэгээд энийгээ хэдүүлээ одоо эхлээд нар хормоо шиг эсгэж өгнө. За тэгээд миний хуучин DIY-уудыг үзчихсэн хүмүүс ахын бол ер нь нар хормоо гэдгийг бол ойлгох бах. За тэг дугуй хормоо байдаг. За энийг болохоор бид нэр яаж хийж өгөхийг би одоо ингээ харуулъя. За дөрвөлжин материалаа за яг ингээд дөрөв давхарлаад нуглаад өгнө. Алчуур ихтэй байсан шүү дээ. За тэгээд тэрнийхээ энэ битүү тал байгаа шүү дээ тий. Яг гол цэг гэсэн үг. Энэ талд нь задгаа талууд нь явж шүү дээ тий. За эннийхээ гол цэгээ барьж байгаа гурвалжилж хэсгээд өгнө. За ингэж ивхэж өгснөхийн дараа хэдүүлээ яг энэ урт дээр тааруулаад одоо энэ гişүн үнцгтийн маань энэ ханыг дагуулад гэсэн үг шүү дээ. За ийм дугуй үүсгээд авна. За тэгэж үүсгэж авахын тулд хэдүүлээ ер нь бол жоохон юм. За одоо энэ хоорондох за жишээлбэл 30 байна тий. Угаасаа 60-60 харьцаатай юм чи. За тэгэхээр 30 гээд нэг төрлийн энэ дугуй үүсгээд авчнаа гэсэн үг байхгүй юу? За энэ үүсгэж өгсөн дугуйгаа хайчлаад өгчнө. За тэгэнгүүт энэ маань юм дугуй болоод гараад ирж байгаа. За яг энэ үйлдэлийн нөгөө 60-60 харьцаатай хоёр дөрвөлжин материал байгаа. 45-45-ийн харьцаатай хоёр дөрвөлжин материал дээр бүгдэн дээр нь адилхан хийгээд өгчнө. За ингэж хийж өгснөхийн дараа бид нэ за энэ материалыг storm шиг гэх юм уу дугууруулад ингээд хайчлаад өгөх юм. За одоо би тэрийг яаж хийхийг зурцсан байдлаар харуулъя за. Намайг яаж зурж өгснийг ингээд харж байгаа бахтай нэг юм эргүүлэг зураад өгсөн байгаа. За ингээд хайчлаад яг энэ гол хэсэг дээр нэрэнгүүтээ энэ голын дугуй хэсгийг би авцсан байгаа. За тэгээ энэ маань ингээд нөгөө нэг сараас нь хурчин гараад ирж байгаа байхгүй юу? Унжаал явах нь штэ найзуудаа. Сонирхолтой. За нэг иймэрхүү хормоо хэдүүлээ бэлдээд авчлаа. За одоо яг энэ шиг бусад бүх зүйлсүүдээ бэлдээд авна. Ханцуугаач тэр хормоогооч тэр. Яг тэгэхээр би ханцууг бас нэг иймэрхүү эндээс нэг юм сараасан ингээл явж байгаа юм хиймээр байгаа байхгүй юу? За нөгөө хэдэг чи бэлдсэн чи ийм болоод гараад ирлээ. Энэ гэхдээ бүр олон байх тусмаа гоё юм аа. Би жоохон материалаа харамч авчиж уг нь 3 метр дээрээс бүр яг энэ одоо жишээ нь 2 хийгээд байгаа зүйлсүүдээ 4 метр хийх юм бол илүү гоё юм биш үү? Тийм бааз. За анх удаа хийж байгаа болохоор та бас намайг ойлгоорой. Oh my god. Яна би одоо галзарлаа. Хөөе. Яна миний охин сэрцээ. Яна миний охин сэрцээ. Энэ охин ажил хийхгүй. Ээж одлын өрөөр орж ирэхээр тэр гар орно. Наах уу? Та. Ээжнээс охиндоо жижигэн трend даашин хийчтэй юм уу? Миний охист трендээс югаараа тутдгийн юм жоохон тийм үстэй. Ээж нь охиндоо ингээд шагаалгаад хийгээд өгчих юм уу? Харин. Oh my god. Гараад өх юм шиг миний охин чи. Данч мөлхөж явж байгаад орооцолтод авгалдаад бүрстэй. Уйлаа мэлэн болд юм болоо. Миний охин дөнгөж удаас ирэхээр давхраа мэл болчихсон. За. Ээж нь миний охин энэ хаваараа явж байгаараа за. Болгоомжтой явна шүү заа. За. Тэрийг нөгөө бошоод ирлээ. Excuse me, young girl. Don't do that. It's okay. Big one? Hey, you hurting your brother. Oh my god. Ингээд ч өөрөө буцаад зодуулах юм хийдэг штеп. Тэр.
Don't do that to your sister, Henry. That's not funny. But it's your fault, Ariana. You wanna say sorry? Okay, let's go. За, ерөнхийдөө нэг иймэрхүү болж эхэлж байна. За, миний төсөөснөөс ч гоёлоод байна хөө. За, тэгээд яг нөгөө хажуу талаасаа энэ нэг өчгөр хэсэг нь байна. За, нэг иймэрхүү. Би цээжин дээрээ ерөөсөө хийгээгүй. Цээжин дээр ихээр бүр ингээд нэг жоохон бомбор харагдуулаад байдаг байхгүй. Тэгээ энэ өчгөр намайг миний гээцийг яаж аварч байгааг би та хэдэд харуулъя заяа. Тадан дун. Love you. За тэгээд надаа миний бүр belly button-ын хүүс мөс харагдаад байгаа зү. Тэгээд голны энэ яг юм өчгөр ахаар бүр гоё. Ядчил тэр belly button харагдахгүй байгаа байхгүй. За нэг юмрхүү. Одоо тэгэхээр хідүүлээ нөгөө ханцуу ойсон ч болж гин, зах ойсон ч болж гин. Гэхдээ хэрвээ өдөр тутамдаа яг энэ чигээр нь үлдээгээд хэрэглэмээр байгаа хүмүүс ахын бол яг ингээл зүгээр эргүүлж дараа цэвэрхэн хоёр хажуу талаа дараад оёод үлдээчин гэсэн үг шүү дээ. Тэгээ би хүмүүс одоо энэ хормоогоо яаж ойч вэ гэдээ гайхчихж магадгүй. Тэгээ би тэрийг та хэдэд ханцуун дээр нь яаж ойх аргыг нь харуулъя. Ялгаагүй л нөгөө нэг тойрог хэмжээ энэ доорч гэсэн тойрог явж байгаа шүү дээ. Жижиг том л ялгаатай болохоос. За тэгэхээр бид нар за материалын ингээ байрангууд нэг тал нь жижиг одоо нөгөө нэг тойрог үүсгэсэн хэсэг гэсэн үг шүү дээ. Тал нь болохоор илүү юм саргар нэг нь илүү шулуун гарч ирж байгаа. За тэгэхээр энэ шулуун байгаа хэсгээ тойрог дээрээ дарж ойно. За тэгээд дарж ойхдоо яах вэ гэхээр одоо энэ шулуун байгаа хэсгийг за энэ яг ирмэгтэй тааруулж барьлаа. За тэгээд энийгээ ингэж барьж агаад энийг л шууд ингэ дээрээс нь дараад очих гэсэн үг байхгүй юу? За тэгэж ойхдоо хамгийн гол нь за би саргараа хэрэг унжуулах уу гэдгийг эхлээд тооцоод эхний цэгийг авчих гэсэн үг. За энэ саргарыг за энийг одоо саргар гэж нэрлэх нь зөв үү буруу юу? За тэгэнгүүтээ одоо жишээ нь би миний саргар эндээс ингэж унжмаар байх юм бол яг энэ цэгээсээ саргараа эхэлж ингэж байрлуулж аваад тэгэл тойруулаад оёод дараагийн саргар маань энд ингэж төгсөж явахаар гэсэн үг байна. За ингээл тойруулаад орчин гэсэн үг байхгүй. За энийг ойлгосон гэж найдаж байна. За одоо хэдүүлээ энэ саргарыг оёод ханцуугаа үсгээд авъя. За тэгээ энийг бүр оёхгүйгээр бас энүүх энтэн зүгээр ингээд тохоод өгсөн юм ч болж юм. Таад гоё өөрсдийнхоороо өссөн загвараа гаргаж аваарай заяа. За тэгээ бас нэг зүйлийг анзаарах юм бол би нөгөө хоёр махны хооронд нэг тэмдэглэл авсан шүү дээ. Одоо тэр үргэн чинь энэ шүү дээ тий. Тэг ингээ харах юм бол миний мах юусаа харагдахгүй байгаа. За энийг би одоо нөгөө эргүүлж оёох бас зайн тооцоологдсон байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингээд миний яг энэ мах юм ингээ хаачж байгаа. Хэрвээ би энийг бүр ингээд богинохоо авах юм бол за тэнт нэг гоё мах гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ хэмжээг яг зөв авах нь айгүй чухал байгаа шүү. Яг махан дээрээсээ авъя шүү. За махныхаа наагур авч болохгүй шүү. Тэгэх юм бол та хэдийн мах чинь ерөнхийдөө ингээл унжаал гараад ирнэ гэсэн. Тэгээ энэ бидний хувьд амар том асуудал шүү дээ. Ялангуяа одоо ингээд жин нэмсэн байгаа үед тэгэхээр тэрийг бас хэдүүлээ аварч ин гэсэн үг шүү дээ. Одоо хүүсээ аварчлаа. За тэгээд одоо махаа аварчлаа. Одоо юугаа авах вэ? За би ханцуугаа ингээд авчлаа. За тэгэхээр одоо энэ яг эхлүүлэх хэсгээ барьж оёод энэ дээр нь тойруулаад тэгээд дуусч байгаа хэсэг дээр. Тэгээ би яг энийгээ ингээд хооронд нь урт багны хэмжээтэйгээр энэ талаас тэгэж урт багны хэмжээтэйгээр ойсон. Тэгээд угаасаа нөгөө тэгшхинтэй палаж биш учраас одоо энэ цацаг унжлагууд нь бүгдээ нэг дахин морин ийм хийсэн маа штэ. Тийм болохоор энэ талаа болохоор бас яг 100% тэгшхинтэй хийх гэж оролдсонгүй. Тэгээд за нэг иймэрхүү хөөрхөн палаж болж байна. За ханцуугаа дуусгачлаа. Одоо хэдүүлээ яах вэ гэнгүүт захаа хийн. Захны хувьд болохоор би хэрвээ та хэд маань зах хийхгүй бол эргүүлээ дараад авчиж болно гэж хэлсэн маа штэ. Харин зах хийхийн тулд бид нар заавалчгүй цахилгаан арталт нь ойж өгөх хэрэг бол та би энэ даашин за буруу харуулад за ингээд захыг харуулаад тавьчлаа. За тэнгууд миний цахилгаан энэ байна. За цахилгаанаа би яг энэ доор нь өөрлөгөө зөв харуулад гэсэн үг штэ тий. За энэ артлаар нь оруулж өгч байна. За тэгээд ингээд харах юм бол би энд нь яг гурвалжлаа тэмдэглээд өгсөн байгаа. Яг арын голыг. За яг арын голыг ингээд тэмдэглээд өгсөн байгаа. За тэгээд яг энэ цахилгааны маань төгсгөл хэсгийг орой хэсэг дээр нь тааруулж өгнө. Тэгэхдээ 1 см-ийн доор байршуулж өгнө. Одоо яг энэ 1 см-ийн байршуулж нугалтан дээрээ цахилгааныхаа төгсгөлөө байрлуулж өгж байгаа гэсэн үг шүү. За ингээд байрлуулад за байрлуулад өгчлөө. За одоо ингээд байрлуулад өгсөн байна шүү дээ тий. За
Одоо энэ дайрлуулж өгснөөхөө ерөөсөө яг энэ цахилгааных нь гадуур нь ингээд тэгээд доор нэг ингээ бөглөөд өгчин гэсэн үг. За явлаа. Ойлоо. За тэгээ хэдүүлээ дараач үлдээ. За одоо би энийг оёод өгсөн. За оёод өгөхөөр нөгөө талаасаа яаж харагдаж байна вэ гэхээр за энэ оёдол харагдаж байгаа. За одоо энийг хэдүүлээ. Яг энэ дундуур нь маш гоё цэвэрхэн хайчлаад өгчин. За тэгэхээр цахилгаан явж байгаа мөрөөрөө гэсэн үг шүү дээ, тий? За. Дайрлуулж өгөхийн тулд хэдүүлээ энэ захныхаа нийт тойргийг нь мэдэж өгнө гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр нэг талаас нь нөгөө тал хүртэл биднэрт хичнээн тойргийн зах байгааг мэдхийн тулд за эхлээ захаа яг голоор нь уулчих. За тэгэнгүүт энд бид нэр хагас захны маань тойрог гараад ирнэ шүү дээ, тий? Тэгэхээр бид нарт одоо байна захны материалаас эсхийн тулд за 2 ширхэг наалт хэрэг болно. 2. Тэгснээ дотрийн материалаас 4 ширхэг. За гадар өнгөний торны материалаас 2 ширхэг гээд нийт юм 8 ширхэг материалыг бэлдэж тавьсан байна. Хэмжээ нь бол за түрүүн хэлсэнчлэн өргөн нь бол яг өөрийн чинь үндсэн хагас захны тойргоос 3-4 см илүү байхад зүгээр. Өндрийн хувьд бол нэг 7-8 см өндөртэйгээр бэлдээд авчихад гэмгүй. За ингээд энийг хэдүүлээ захаа зурж өгөөд хайчлаа. За одоо хэдүүлээ захаа зурж өгөхдөө за энэ доотлолынх нь нэлийн аль болох доороос л нэлийн эхлүүлэхийг хичээгээрэй. За оёдлын зайгаа тооцож өгөөд миний зах маань 23 см-ийн хагас нуулттай байсан. Тэрийг би 2 см буюу оёдлын зайгийн тооцоод 25-аар зураад өгөх нь байна. За тэгээд дээшээгээ болохоор 6 см-аар өндөр зураад өгье. За тэгээд дахиад хажуу тишээгээ муу адилхан 25 см-аар зураад өглөө. За одоо энээсээ хэдүүлээ дээшээ яг энэ уртлагын босон өнцөг дээрээ 1 см-ийн нэг цэглээ авлаа. За энэ дээдлийн өнцөг дээр дахиад 1 см-ийн нэг цэглээ авлаа. За одоо энэ уртлын хэсгийг ингээ баг зэрэг дугууруулад нэг монгол захны хэмжээг нэг мэднэ тий. За тэгээ өгч чинь хэрвээ та хэд маань яг энэ захыг хэрхэн бүр маш гоё зөв дүрм томьёоныхын дагуу гаргаж авахыг хүсэх юм бол манай Монгол дээлний сургалтанд хямралтайгаар нь гоё амжиж бүртгүүлээрээ. За тэгээд одоо энийгээ хэдүүлээ гоё хайчлаад бэлдээд авна. За одоо ингээд хайчилж бэлдэж авсныхаа цаасыг хэдүүлээ салгаж аваад наалтаа гэсэн үг шүү дээ тий. За наалтаа би цаасан наалт ашиглаад байгаа хгүй. Та хэд маань дурын наалтаа ашиглаж олон баг зэргийн биетэй өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлээд. За одоо энээсээ хэдүүлээ яах вэ гэдэнгүүт яг 1 см-аар дотор нь зураглал хийж аваад 1 см багасгаж хайчилж өгнө. Зөвхөн дээд буюу гадар тойргийн хэсэг гэсэн үг шүү. За одоо энийг хэдүүлээ хайчилж. За үндсэн цахнаасаа би нэг тойргоор багасгаад штэ. За тэгээ би яг нөгөө мэрэгчлийн аргачлалыг бодвол өөрөөр жоохон зааж байгаа. Яагаад гэвэл бид нар анхан шатны мэдлэг дээр тулгуурлаад бас дээрээс нь ямар ч тийм шилэг товч юу гэдгийг те эмжээр гэдэг зүйлгүйгээр ойж байгаа учраас аль болох боломж бололцоог тохируулж ойх гэж хичээж байгаа шүү. За тэгээ одоо энээсээ хэдүү яг нэг юм юуг нь гаргаад авчна бид нарт. За одоо өөдөөсөө харсан. За энэ бол гадар өнгөн гэж үзэх юм бол за энэ маань ингээд дотор өнгө рүү харсан байна тийм ээ. За энэ дээрээ хэдүүлээ наалтаа авчирч нааж өгөх юм. За тэгэхээр энэ хоёр дээр нь наалтаа нанаа гэсэн үг буруу харуулах гэж байна. За тэгэхээр доороо наалтаа тулгаж өгөөд уртлаасаа 1 см дутуулаад за ингээд хайчлаад өгнө. Арталаа бас нэрээ 1 см дутуу болгож өгнө шүү. За хэрвээ ойлгож харж байгаа бол ерөнхийдөө би оёдлын зай үлдээгээд байна гэсэн үг шүү. За энийгээ энэ дээр гоё сайн эндүүдэд өгч байна. Наач усан наалтаасаа өмнө хэдүүлээ. За энэ бүгдийг давхарлаж байршуулад одоо оёх процесс явагдана. За тиймгүүд өнгөн талаа өөр рүүгээ харуулад өгч байна. За өнгөн талаа өөр рүүгээ харуулад өгч байна. За энийхээ дээрээс нь торон үндсэн гадар өнгөө тавьчихна. За бас өнгөн талаа өөр рүүгээ харуулчихна. За тэгээд энэ наалт наасан цахаа байршуулж өгөөд за энийгээ оёхдоо зөвхөн яг энэ цагаан цаасных нь наагуур нь цаасан дээрээ оёхгүй шүү. Яг энтэйгээ зэрэгцүүлээд тойруулаад за бүгдийг нь оёд өгчин. За ингээд цахаа давхраар нь оёд өгчлөө. За ойж өгснийгөө яг ингээд эргүүлээд ингээд гаргаад ирнэ. За ингээд гаргаад ирэхээр ерөнхийдөө ийм зах болж хуурж байгаа.
За энийгээ гоё эндүүдээ тэгшлээ бэлдээд өглөө. За тэгээ энийгээ бас ингэ чинь. Тэгэнгүүтээ ингээд та хэд харж байгаа бол би энд нь юм дэгээ ойцсон байгаа. За энд нь арт талд нь та хэд маань бас ингээд цахныхаа яг арт хэсэгт нь орохоор гоё дэгээ оёод өгчөөрэй. За тэгээд хідүүлээ. Захаа их биен дээрээ барьж ойно. За ингээ ойхын тулд би за нөгөө цахилгаантай хэсгээ. За энэ зах маань нь штэ тий. Тэгэхээр зах маань гол хэсгээс эхлээд хойшоо оёдно. Тэгэхээр би энэ голыг тэмдэглээд өгсөн байгаа. За тэгээ мэдээж хэрэг дотор тал нь дотортойгоо гадна тал нь гадартайгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би яг энэ дотор хэсгээс яг энэ захныхаа хоёр тор хэсгийг ингэж нийлүүлж өгөөд тойруулаад арын гол хүртэл нь яг энэ цахилгаантайгаа зэрэгцүүлээд оёод өгч гинэ. За тэгэхээр энийг энэ дээр бариад ойчин гэсэн үг. Нөгөөдгөө бас муу адилхан энэ тал дээр бариад оёод өгч гинэ. Тэгээл ерөнхийдөө бидний зах бэлэн болчихно гэсэн үг. Тэгэл маань гихүү палач маань гихүү ингээ бэлэн болсон байна. За Монгол үндэсний захыг ингээд бариад оёод өгчлөө. Заг. Монгол үндэсний хувцсыг бүр илүү агсан төвшөнд суралцахыг хүсэж байгаа юм бол анхан шатны мэдлэггүй анх удаага ойж үзчихсэн ч хамаагүй манай Биндрия багш маань Монгол дийлнийх нь сургалтанд хямдралтай үнээр нэг бүртгүүлээд ороод ирээрээ ерөнхийдөө та гэр бүлийнхнийгаа бүгднгийнх нь хүчлэж чадхаар хэмжээний чадварт суралцах болно. За тэгээд би болохоор өөрөө тэнд анх суралцаад одоо яг өнөөдрийн төвчний Монгол дийлний үндэсний загварын одоо мэдээлэл бол олж авсан байгаа өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг тийм болохоор би та хэд зөвлөд байгаа байхгүй. За тэгээ хоёрдугаар гэх юм бол хэрвээ та хэд маань Европ үндэсний одоо хувцсыг хийж сурахыг хүсэх юм бол бас миний Европ хувцсны сургалтанд бүртгүүлэх боломжтой. Харин энэ Европ хувцсны сургалт маань бол хямдралгүй үндсэн үнээрээ буюу 90,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За тэгээ та хэд маань дээр би бүх линк мэдээлэл бүх зүйлсийг оруулчихна. Тэгээд сургалтуудаар маань уулзцгаая. Бас хэрвээ та хэд маань дараагийн DIY бичлэгүүдээр маань ямар нэгэн гоё трендэд байгаа, илүү ойд сурахыг хүсэж байгаа зүйлсүүд маань байх юм бол энэ дор сэтгэлүүлтэйгээрээ. Тэгээ бас дээрэс нь энэ reel маань өөрөө азтантай байгаа. Тэгээ азтан маань зүгээр сэтгэл үлдээхэд болно. Өөр юу ч хийхэргүй ширлэх одоо юу гэдэг тийм зүйлийн шаардлага огт байхгүй. Сэтгэл үлдээгээд азтай 10 одоо бүсгүүчүүдийн маань нэг болж хувирах боломжтой. Тэгээд азтны маань бэлгэн мэдээж ирэг Монгол үндэсний сургалтанд суух. За тэгээд дараагийн маань DIY vlog-аар маань уулзцгаая.